Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Алсын хараа 2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-с 2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 3.2-5-д хот суурин газрын гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх, төвлөрсөн хэсэгчлсэн бие даасан инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцны хороолол болгон хөгжүүлэх, хотын авто замын бүсчлэлийг тогтоож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах гэж 3.2-13-т гэр хорооллын дундын болон захын бүсийг тэргүүн игнэнд инженерийн дэд бүтцтэй болгоход улс орон нутгийн төсөв болон бусад хөрөнгө оруулалтын их үүсвэрийг зориулах, иргэдийн хүсэл санаачлахад үндэслэн дэд бүтц бүхий газрыг төр эсвэл хувийн хвшлийн орон сууцаар шууд солих замаар дараагийн орон сууц баригдах талбайг бий болгоно гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын их хурлын 2024 оны 21-р тогтоолоор баталсан Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1-4-4-т Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн системд хиймэл оюун ухаанд дэвшилтэт технологиг нэвтрүүлж, гэрлэн дохионы зохицуулалтыг хөдөлгөөний урсгалаас хамаарч ухаалгаар зохицуулах боломжийг бүрдүүлнэ гэж 1.1-3-1-т Улаанбаатар хотын Сэлб Баян Өшөө дэд төвийн орчмын газрыг үргэлжлүүлэн чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг барих, 20 мянган айлыг орон сууцчлуулах, үйл ажиллагааг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, толгойд шар хад, Дэнжи мянга, Дамбад Арчаа, Яармаг дэд төвүүдийн инженерийн дэд бүтцийг барьж байгуулна гэж заасан. Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжсэнтэй холбоотой эдийн засаг нийгмийн үйлчилгээний хүртээмжийг авах зорилгоор нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг эрчимтэй нэмэгдэж 1990 онд 560.6 мянган хүн амтай байсан нийслэл Улаанбаатар хот 2000 онд 747.1 мянга, 2010 онд 1,112 мянга, 2025 онд 1,768 сая хүн амтай болж өссөн бөгөөд үүнтэй холбоотой авто замын төгжрөл, агаарын бохирдол, гэр хорооллын тэлэлт гэх мэт үр дагаврыг бий болгоод байна. Монгол Улсын их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулийн зорилт нь иргэдийг саадгүй зорчих нөхцөл, нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллыг орон сууцчлуулах, орчны бохирдлоос үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах асуудал юм а. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 1 жил 6 сарын хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн шинжилэл, авто зогсоолын менежмент, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх асуудал, гэр хорооллыг орон сууцчлуулах үйл ажиллагаа шин шатанд гараад байна. Судалгаанаас харахад нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуулийг батлагдах хүртэл хугацаанд буюу 2015 онд 72, 2016 онд 145, 2017 онд 253, 2018 онд 924, 2019 онд 576, 2020 онд 354, 2021 онд 138, 2022 онд 744, 2023 онд 202 нэгж талбарыг чөлөөлсөн бол хууль батлагдсны дараа буюу 2024 онд 2082 нэгж талбарыг чөлөөлөд байна. Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх, авто замын төвжирлийг бууруулах, иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл оновчтой гарцсан гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөж барилгажуулах асуудал юм а. Ирэх жилүүдэд 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд дэд бүтцийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Газар чөлөөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэн хуулийн этгээдийн газар, үйл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дан ганц орон нутгийн төсвөөс шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүсэт байгаа бөгөөд газрыг өөрийг нь эргэлтэнд оруулж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 9-р сарын 18-ны өдрийн 86 дугаар тогтоолоор нийслэлийн тэл камерын нэгдсэн төв байгуулахыг нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан бөгөөд нийслэлийн тэл камерын нэгдсэн төв болон 9 дүүргийн засаг даргын дэргэд тэл камерын хяналтын дэд төвүүдийг байгуулад байна. Улаанбаатар хотын 176 уулзуур гарц, авто замд 2606 камер суурилуулж 10 төрлийн зөрчлийг хиймэл оюунд суурилсан систем ашиглан илрүүлэх нөхцөл бүрдсэн. Хуулийн төслийг хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсрууллаа. Тодорхойлбол нийслэл хотыг газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцчлуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл
үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилттой газрыг дахин төлөвлөх, гэр орооллын хөгжлийн сангийн зохицуул, мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, төгжрлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалт, гэр орооллыг орон сууцчлуулах, төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон газрыг дахин төлөвлөх, гэр орооллын хөгжлийн сангийн их үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуултыг хуулийн төсөлд тусгалаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулж, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гэр орооллыг орон сууцчуулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, агаар орчны бохирдлоос үүсэх нийгмийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд хуулийн төсөлтөд холбогдуулан банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, агарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, автотойрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.